За сайн байцгаана уу бүгд өрний өдрийн мэндийг хүргэе. За би энд юу ярих гэж сууж байна гэхээр тийм ээ би чи ингээ албан ёсоос сөлөгч болсон байгаа шүү дээ тий. Өнөөдөр бол 8 сарын 14-ний өдөр байгаа. Яг сувлэгч гэсэн мэрэгчлэрээ ажиллаж эхлээд 2-7 хоногийн хугацаа болсон байна. Дөнгөж орхон 7 хоног л доо. Гэхдээ энэ хугацаанд ингээд гарч байгаа, мэдрэгдэж байгаа зүйлүүдэд та нартай хуваалцъя гэж бодлоо. Яг сурагч байхаас яг юу нь одоо яг өөр байна тий гэдэг талаар ярьж өгье гэж бодлоо. Тэгээд тэрнээсээ өмнө би та нартаа өөрийнхөө юг үзүүлье. Төгссөн бичгээ үзүүлээ. За хүмүүс надаас бас нэлээд асуусан байсан. Би бас 8 сарын 1-ний өдрөл 2-ны өдөр чөлөө очиж сургуулиасаа авсан. Тэгээд ийм гоё ийм цаастай ирсэн байгаа. Тэгээд ийм 3 бичиг цаастай ирд юм билээ. 3 ийм зузаан ийм яг ийм зузаан энгийн цаас биш зузаан цаас нь ирж исэн. Энэ болохоор ингээд ийм өвөг хүндээ гээд төгссөн одоо үнэ гэсэн нэг юм байна. Тэгэнгүүтээ энэтэй дагалдах бичиг гэж энэ байна. Бас наад ингэ харагдаж байна уу? За одоо ингээд намайг психиатрischen Fürsorgung-оор одоо ажиллах эрхтэй гэдгийг харуулж байгаа. Тэгэнгүүтээ дараа нь Zeugnis гээд энэ байна. Тэгэнгүүтээ араас нь энэ байна. Тэгээ та нарт би өөрийнхөө дүнг үзүүлье заяа. Надаа. Энэ болохоор бичгийн шалгалтын дээрээ би гүд гэдэг дүн авсан байгаа. Энэ болохоор 2 оноо гэсэн үг. Тэр юу нь бол дайжгүй гэсэн үг. Тэгээд амын шалгалтын дээрээ би бас гүд гэдэг дүн авсан байгаа. Энэ болохоор бас сайн 2 оноо гэсэн үг. Тэгээд дадлагын шалгалтын дээрээ заяа гүд гэдэг хамгийн сайн оноог нь авсан байгаа. Тэг ингээд дундчлаад үзэхээр 2 оноо авсан байгаа. Би бол дүндээ бүр үнэхээр амар сэтгэл хангалуун байгаа. Би бодохдоо аман шалгалтын дээрээ бол би нэг сайн оноо авахгүй байх гэж бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь төгсөлтөн дээр манай ангийн багш ингээл хурж ирэл. Хүн болгонд л ингээл аман шалгалтын дээр хэд авсан хэлээ яваад байгаа юм шиг байна. Гэхдээ амар хөөрхөн ингээд юу ах га заяа яг ингээд одоо хоёулаагийн л донд шүү гэж яагаад хэлэх гээд байгаа юм шиг байна. Тэнгүүтээ фаусух баатаа гэлдэж байна. Ингээл карманаас нэг бичиг гаргаж ирэл. Та аман шалгалтын дээр ийм оноо авсан байна гэлээ хэлж байгаа байхгүй юу. Тэгээ би аман шалгалтын дээр 1.7 оноо авсан байлээ. Бүр амар сайн байгаа зү. Би хэзээ ч өөрийгөө аман шалгалтын дээр 1.7 оноо авна гэж бодоагүй. Тэгэхэд манай ангиас заяа 2 хүүхэд шалгалтандаа тэнцээгүй. Тэгээд би саяхан өчтөр өглөө урж өдөр нэг хүүхдийн яг ямар шалгалтан дээр тэнцээгүй юм бас мэдэж авсан. Тэр хүүхэд маань бас аман шалгалтан дээр тэнцээгүй байлээ. Тэр 2 хүүхэд маань хоёулаа Германд төрсөн, герман хэлтэй, герман хэлэндээ ус цас хүүхдүүдгээ боддоо. Тэгэхэд би Герман дээр 4 жил болж байгаа хүүхэд аман шалгалт дээр 1.7 оноотой тэнцэж гээ боддоо. Тэгэхээр тэр 2 хүүхэд герман хэлтэй, германд өсөж төрсөн ямар ч тийм хэлний бэрхшээлгүй мөртлөөс шалгалтан дээр унж гээ боддоо. Тэгэхээр тийм байна. Тэгээ би өөрөө их бахархаж байгаа. Сайн оноотой төгссөн. Гэтэ энэ ер нь дүнгийн бичгийг бол хин ч угаасаа тоож хардаггүй юм шиг лээ. Төгснөө төгссөн тэгээд ажил энэ бичгтээ угаасаа ажиллаж болох юм чинь тий. За тийм байна. Тэгээд одоо яг мэдрэгдэж байгаа өөр хийж байгаа зүйлүүд нөх юм бол тий тасаг дээр ер нь бол юу л өөр байгаа. Эмнүүд дээр л нэг арай жоох өөр байгаа. Ер нь би сурагч байхдаа ацуу би байхдаа эмнүүдийг нөгөө зөвшөөрөлгүй өгч болдгоос ахгүй юу. Заавал нөгөө нэг тэнд байгаа тэр сувлагчаас ингэж асуугаа те. Одоо нэг өвчтөд надаас ингээл юм асуу штэ яа миний нуруу өвдөд байна би ингээд ийм тийм умаар ми толгой өвдөд байна гэх юм уу те. Тийм үед нь би заавал нөгөө тэр хүнээс асууж иж зөвшөөрлийг авч иж тэгэж ийм өгдөг байсан ахгүй юу. Тэгээд одоо тэр их мэдл надад ирсэн. Тэгээ би эхний нэг 2 3 өдөр тасах гэж тэрэндээ ингээд дасахгүй заяа нөгөө урд танаа гэж асуусаар хагаад тэгээ миний одоо байгаа тасагч юм болохоор миний яг шалгалтаа өгсөн тасаг байхгүй юу. Тэгээд би тэр хавийн тэд тасгийн үйл ажиллагааг юу нэг бүгдийг нэг мэддэг гартаа орсон. Тийм тасаг. Гэтэ нөгөө яг нөгөө сурцсанараа өмнө би яг л тэгж асуудаг гэсэн юм чинь сурцсанараа ингээл хүмүүсээс ч асуух гадал байсан. Тэгээд эхний нэг 2 3 өдөр тэгж байж байгаа. Тэгээ би чи ингээд одоо ганцаараа шийдвэр гаргаж болно штэ гэдгээ ингээд тэгээ ухамсарлаа. Тэгээд одоо өөрөө ингээд шийдвэр гаргаж явж байгаа. Тэнгүүтээ нөгөө BTM гэд өндөр бетонбүнкс мэдлэлнүүд өндөр одоо хүчтэй өвчин намдаах эмнүүд дээр бас ингээд гар үсэг мөсөг зурж хідэн ширхэг байгаа хийм амар өвчин төгж байгаа гэдэг тийм дэвтэр дээр бичиж болтгоос ахгүй бид нар ацуу бинүүд. Тэгээд тэр мэрийг одоо хөтлөөд явж байгаа. Тэгээд эмнүүдийг бас бид нар контролын болж болдоггүйсэн. Одоо ээлж эхлэхэд ч юм уу те тэр өвчтөнд өгөх эмнүүдийг нөгөө өмнөх ээлжний хүмүүс бэлдэж тавьсан байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг бид нар ингээд шалгадаг. Тэрийг бас хийдэггүй байсан. Тэрийг хийж хэлсэн. Бусдаар ол хийж байгаа ажлууд нь бүгдөө л яг сурагч явахдаа хийдэг байсан ажлуудыг хийж байгаа.
Тийм. Тэгээд 9 сарын 22-наас эхлүүлээд би шинэ тасаг дээр очин тэр болтол энэ хуучин шалгалтаа өгсөн тасаг дээр ажиллаж байгаа байхгүй юу. Тийм манай эмнэлэг дахиад шинээр нэг юм 2 тасаг нээж байгаа байхгүй юу. Нэг нь болохоор акут штацион гээд хаалттай акут психозуудын хүмүүстэй ажиллах тийм тасаг. Нөгөөх нь болохоор геронто психиатри гэх тийм 2 тасаг нээж байгаа байхгүй юу. Тэгээд миний ажиллах тасаг нь болохоор акут психозуудын хүмүүстэй ажиллах тасаг нь. Одоо тийм нөгөөх нь болохоор геронто гэр хөгшин хүмүүсийн тий сэтгцийн тийм хүчтэй хүмүүсийн тасаг гэсэн үг байгаа. Тэгээд сая сүүлийн 4 хоног бидэд 4 өдрийн Fort Building-тэй байсан. Тэр нь болохоор одоо ингээд Fort Building гэхээр ингээд сургалт гэх юм уу тийм юм баггүй юу. Тэгээд тэн дээр ингээд манай тасагт ирж ажиллах бүх хүмүүс бүгдөө ирчихсэн. Тэгээд нэг нэгнтэй танилцаад энэ тасаг байна ямар байх ингээд ер нь нэлээд сайхан танилцсан тасгийнхаа хүмүүстэй. Тэгээд дэжгүүл сайхан байна байх гэж найдаж байгаа. Миний одоо шалгалтаа өгсөн тасаг тэгээ одоо төр дүүрийн ажиллаж байгаа тасаг байгаа шүү дээ тий. Тэр тасаг бол уг нь бол амар дэжгүй гой тасаг байхгүй яаж мэш нь ерөөсөө тийм юм хүнд биш. Гэхдээ тэнд байгаа нэг авгаа бол за одоо би авгаа л гэж хэлье заа юу. Үнэхээр авгаа. Миний амьдралыг бүр үнэхээр там болгож байгаа заа юу. Тэр авгаатай л би яг нэг ээлжинд байх юм бол миний тэр ээлж тэр жигтэй бүр ингээд сүрдэг заяо. Би яагаад гэдгийг мэдэхгүй. Би уг нь тэрийг ингээд тийм байлгаж болохгүй. Хүнээс ингээд хамааралтайгаар чиний одоо тэгээ лавна маавна тэгээ миний одоо төрөх мэдрэмж ажлын чадвар мадар нэг хүнээс хамааралтайгаар тэгж өөрсөдөж болохгүй шүү дээ. Гэтэл бүр үнэхээр яалтчгүй тийм байгаад байгаа заяо. Тэгээ би 5 дахь өдөр өнгөрсөн 5 өдөр нөө шүдний хэмжээний цагтай байж тараад ээлжээ солисон байхгүй юу? Өглөөний ээлжээ өдрийн ээлжээ солиод өөр хүмүүстэй ингээд ээлжинд ороод ажилласан байхгүй юу? Тэр ихч байхгүйсэн. Тэгээ ажилласан чинь миний ээлж бүр ямар гоё тайван аз жаргалтай байсан бэ тий. Йоо. Тэгээд тэр тасгийн маань дарга надаас ингэж асуусан. Угаа чи ингэж манай тасагт үлдмээр байна уу? Бид нэр ингэж чамайг дуртаяа авч үлдмээр байна гэдгсэн. Тэгээ би ингэж хэлсэн. Миний ингэж зүрх сэтгэл ингэж тэр шин тасаг руу ингэж жоох ер нь л яваад байгаа гэж хэлжсэн. Тэгээд одоо тэр тасаг дээр чинь тасгийн дарга гэж хүн байгаа тэр тасгийн даргаыг орлох хүн гэж хүмүүс байдаг байхгүй ингээд 2 дарга байдیں۔ Тэгээд яг тэр дарга надаас тийж асуугаа. Тэгээд нөгөө оролдог хүн болохоор надад чи ингээд тэр цаг дээр очиж ажиллаж байгаа хэрвээ ингээд тэг хүмүүстэйг таарахгүй эсвэл ингээд тэр өвчтөнтэйгөө ч юм уу таарахгүй ер нь жоохон тийм таарамжгүй барамжгүй хэцүү байгаад байгаа юм бол чи хизээч юу аж болно шүү. Ферзэцүнгс амтхаг штэлэн болж болно шүү гэж аахгүй. Тэр нь болохоор ингээд таскаа солих юм хүсэлт тавьж болно гэсэн. Манай эмнэлэгч нь болохоор зөндөө бол амар тасагтай байхгүй. Тэгээд ер нь бол манай эмнэлэг чинь юу штэ сэтгцэн эрүүл мэндийн эмнэлгээр дагнасан тийм эмнэлэг. Тэгээд амар том талбайтай зөндөө олон янз бүрийн тасагтай. Тэгээд өнөөдрийн байдлаар бол манай эмнэлэг дээр 1900 гаруй ажилчид байдаг гэсэн. Тэгэхээр амар том багаз. Тэгээд хэрвээ тасаг масктайгаа уулзрахгүй ч юм уу тэгээд тэр өвчтнүүдийн чинь зан авир харагцаа ингээд үнэхээр бүр амар хүнд болоод чи үнэхээр тэс чадахгүй юм бол ингээд тасгаа солих хүсэл гаргаад өөр тасаг дээр ажиллаж болдог гэсэн. Гэхдээ одоогийн байдлаар бол би тийм юм акут тасаг дээр ажилламаар байгаа байхгүй юу. Яг тэр миний өмнөх дадлага бас тийм акут тасаг дээр байсан. Яралтай тийм психоз, шизофрентэй хүмүүс тий. Одоо тийм хүмүүст энэ тасаг байсан. Тэр тасаг дээр ажиллах надад үнэхээр их таалагдсан. Тэгээд тэр тасаг маань даанч одоо нэг хүний орон зай байхгүй болохоор шинэ хүн авч болохгүй болж таараа. Тэгээд би өнөөл нөгөө бивэр бүнгс шхайбн дээр бичсэн байхгүй юу одоо яаж хата хүсэлтээ өгж явахдаа би тэр тасагт ормоор байна гэд. Тэгээд нөгөө ярилцлаганд ороход тэр тасаг угаасаа ингэ дүүрсэн байгаа. Тэгээд танд ингэ хоёр нэгдэж байгаа тасагт орж ажиллах боломж байна гэдэг хэлсэн байхгүй. Тэгээ би хэлэхдээ за тэгвэл би ингээд тэр акут психозо тасагт нь ер нь орж ингээд ажилламаар байна. Гэхдээ ер нь тэрлүүн ингээд орж ажилламаар байгаа шүү гэдэг хүсэлтээ ингээд жоохон илэрхийлсэн байхгүй юу. Тэгэхгүй ингээд бас шууд ингээд биеийг ятгээд ажилламааргүй байна. Тэгээ гонто психиатр ажилламааргүй байна энэ төр гэд. Тэгэх юм бол тэр манай тасгийн одоо манай эмнэлгийн дарга чинь тэрийг сонсох юм бол энэ хүн чинь тийм амар флексибл хүн биш юм байна гэж бас бодох бах гээд ер нь тэгнэ гэд хин надад нэг ажлын газрын маань хүмүүл тэгээд хэлсэн сайхаа. Тэгээ би ингээд ер нь хоёрын дээр нь ажиллахад надад ямар ч тийм асуудал байхгүй. Гэхдээ би тэрлэлүүн ингээд илүү ингээд ажилламаар байгаа шүү гэдэг хүслээ хэлсэн чинь намайг тэрэнд нь авчихсан гэсэн миний хүслийг сонсоод ашгүй. Тийм байна. Тэгээд бас өөр нэг мэдрэгдэж байгаа зүйл гэх юм бол ингээд ацуу байдаг байхад
нэг одоо ажлын үр байгаа штэ энэ системээр сууж байгаа л ингээл өөр хүмүүс ингээл яриа мараа үүсгэж байгаа зарим нөгөө хүмүүс нь компьютер дээр сууж ингээд шивж мивж байхдаа та нар ингээд гараад явчих болох уу би ингээд юм хийж мэж гэл тэгээд дэгс ахгүй юу. Тэгэхээр бид нэр гайхаад дэгсэн ёо энэ одоо ямар маягтай юм тэр гэл тэгсэн чинь би яг тэрийг өөрөө ойлгосон заяо би ингээд юм шивээд сууж байгаа байхгүй юу. Нэг ингээд групп мөрөв хийснийхаа дараа тэрийг ингээд шивж оруулах хэрэгтэй. Тэгээд тэр хүчний талаар ингээд тэр группийн туршид ямар байсан яг юу гэж хэлсэн юмсэн гэдэг нь ингээд систем дээр шивж оруулах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ ингээ яг амар концентрийн болоод тэр өвчтөд юу гэж хэлсэн байсан ингээд санах гад ингээ байж хаад тэр хойно ингээд хоёр ах トゥ би ингээ яриад үздэг байгаа байхгүй юу. Тэгээ яаж чад тэр бүр амар чанга ярьдаг заяо. Уг нь бусад ах トゥ бины тэгж яхад би нэг яхтар тоодоггүй л дээ. Гэхдээ манайх нэг шин тийм сурагч ирсэн байхгүй юу. Тэр баг 50 настай нэг ихч заяо. Тэгээд бүр ингээ амар чанга ярьдаг за. Тэг ингээд амар сонин орчинтойгоо тохироогүй асуултад асуудаг заяо. Дөнгөж ихний өдрөө ирж байж ингээд ажлын газрын талаар асууж болно шүү дээ тий. Ийм өвчтөн хүмүүс байд юм байна, тийм байна. Өвчтөн дотор асуугаад эсвэл ингээд системийн талаар асуугаад тий. Тэгвэл би ингээд дуртай амар гой харуулна шүү дээ. Тэгээд ингээд амар сони ингээд эхнээсээ л ингээд юу ярьж байгаа байдал мэдл надад амар таалагдахгүй байгаа байхгүй юу. Тэгээ би ямар тэр ярьж байгаа байдлаар нь хүнийг шүүжлээд хүнтэй ингээд ярихгүй сони хандаад байлтана ш. Тэгээд нөө өвчнүүдэд хоол тарах цаг болоод галтгоонд ороод би нөө хоол мэнтрэ бэлдээ хийчихсэн байхгүй юу. Тэгээ тэр эмэгтэй надтай ирж бэлдсэн. Ирээд надад хамгийн түрүүнд сууж байгаа асуулт нь юу гэж би энэ хоолноос идэж болох уу? Йоо би бүр гайхаад тэрийг бүр ингээд амар сонин асуугаа заяа. Тэр тэгээд яг ч германч хүн биш байсан л та тэрнээс нь ч болсон байж магадгүй. Нэг тийм сонин өнгө айстаг надад асуугаа заяа. Хүүе чиний ихний өдөр шүү дээ. Чи их дөнгөж ихний өдрөө ирчээд өвчнүүдийн хоолноос идэж болох уу гэж асуухаар чи амар яаж басан юм сонин байгааз тээ. Хүн чинь ингээд эхний нэг тасаг дээр ирлээ. 1 2 3 өдөр ингээд хүмүүстэйгээ танилцлаа. Бусад хүмүүс идэж гин үгүй юу гэдгийг ингээд анзаарна тий. Яаж ийн ийж ийн гэдгийг нэг анзаарч чагаад орчноо ажиллаж байгаад нэг асууж болно та. Тэгэхгүй дөнгөж ирсэн өдрөө тэгж асуужингуудаа 12 цагт өвчнүүдийн хоолыг ингээд тарааж чагаад өгчөж байгаа байхгүй юу. Тэгээд галтгоо нэг 2 ах トゥ би зогсож байгаа за би хэрэггүй юм байна би очиж юм маш шивхээр явлаа гэд тэр хоёр үлдсэн. Тэгээд 12:30 болоод бүх хүмүүс идэж дуусаад галтгоо ингээд цэвэрлэх болчих жоохоо юу. Тэнгүүд би ингээд бас очиж туслахыг юу нөхсдөг байхгүй юу. Заавалчгүй л ацуу би гэхээр галтгоонд ингээд бүр хамаг галтгооны ажлыг хийгээл тэгээ ор ингээд орны бүтээлийг солиод явах амар хэцүү байдаг. Тэр ингээд надад өөр ч гэсэн хэцүү байсан болохоор би тэр ажилласан ч гэсэн ингээд жоохон авахыг ингээд хичээгээ тэгээд зааж өгөх юм байх юм бол зааж өгөх хичээдэг байхгүй юу. Тэгээ би 12:30 гээд галтгоор яваад татсан чинь нөгөө эмэгтэй чинь тэг нэгэ булан зогссон хоолноос нь авцсан идсэн зогсчихвол яах вэ? Йоо би бүр амар санагдсан заяо. Тэгээ за яах вэ гэж бодоод би ямар тэгэл өглөөлэлтэй нь штэ дөнгөж бас өөрөө хэлчихэд тэгээд тэгсэн чинь маргааш өдрөн заяо тэр эмэгтэй тэр нөө манай хойдлын пауза хийдэг өрөөнд нэг цагжангаа нэг хүнтэй ингээд польшоор утаар яриад явлах уу? Ажлын цагаар ажлын өрөөнд нэг цагжангаа польш хэл дээр утаар яриад заяо амар чанга ярьж байгаа заяо яа бурхан минь би хүн ингээд тэнд байгаа ацуу бинуудаа бүгдэнд нь ингээд асуулт байвал сайхан хариулж өгөө зааж өгөн байвал заад өгч юм гэл явдаг байхгүй юу. Тэгээд угаасаа ингээд тэг өөрөө ингээд интересагаад ингээд харуулад байгаа хүнд би ингээд юм зааж өгөхөөс амар дуртай байхгүй юу. Тэгээд манай одоо тэр тасаг дээр бас 3 эмтгэлгээс ирсэн тийм сурагч байгаа байхгүй юу. Тэгээд тэр нэг 50-тай ихч гээд байгаа тэр ихч заяа. Тэгээд нэг тэр эмтгэлгээс ирсэн сурагч нь намайг 5 сард ацуу би байхад байсан тэр нэг сурагчхгүй юу. Тэгээ би тэр ингээл хамгийн минь зааж өгдөг гэсэн би яа тэр өөрөө зовлонгийн ойлгодог гэсэн болохоор нэг хилэн бас ер нь таар байсан. Тэгээ намайг ингээд 8 сарын 1-нд очисон чинь тэр маань бас байж исэн. Тэгээд тэр аим хөрхөн намайг хамгийн сүүлийн өдрөө хийж яхад надад Red Bull авчирч үжижсэн байхгүй юу. Чамд ингээд баярлаа. Надад ингээд юмнуудыг зааж өгсөн чи надад ингээд амар урам өгсөн чи надад ингээд амар тусалсан. Баярлаа гэдээ үжижсэн байхгүй юу. Тэгээ тэр сурагч байжсэн тэгээ надад ингээд уука чи ингээд юу болцсон юм уу би чамаар ингээд амар бахархаж чинь чи ингээд миний юу шүү тэг ингээд дагаж дуурайж үлгэр дуурайлаа хүн шүү би яг ингээд чам шиг төгснөө гэл амар хөрхөн тэгжээс аахгүй тэр тэгээд 5 сард намайг байж хат хэлэн бэлэн ингээд айгүй жоохон муу дуу тэг ингээд жоохон юм хийхтэй тийм юу байгаацахгүй юу
тийм унз ихаа тий яг мэдхгүй угаасаа ойлгомжтой шүү дээ. Тийм байсан чинь намайг 8 сард буцаад ирсэн чинь амар хөөрхөн заяа өөрөө ингээд санаачлагаараа юм хийдэг болцсон. Тэгээд бусад ацуу биенэд бодвол ингээ амар санаачлагаар юм хийдэг болцсон. Амар дажгүй байсан. Тэгээд би тэрэн ч гэсэн хэлсэн. Чи ингээд айгүй гоё юу болчих чиний герман хэлчин ч амар сайжирч чи ингээ санаачлагаараа юм хийдэг болчих. Тэгээд амар сайн байна. Чи ингээд яг энээгээрээ цаашаа байгаараа гэж хэлжсэн. Тэгсэн чи ингээл баярлаа гэж хэлжсэн. Тэгээд сая сүүлийн өнгөрсөн 5 өдөр бас сүүлийнхаа өдрийг тэр зурагч маань хийсэн байхгүй юу. Тэгтээ бас надад дахиад нэг юм Red Bull авчирч өгсөн. Би тэрнийхэн зургийг нэг оруулчих за амар хөөрхөн. Тэгэл надад ингээл баян баярлал гэдэг тийм. Би тэр хүүхдэд нөгөө нэгдүгээр курстэй хийжсэн даалгавар малгаараасаа бас ингээ өгчээсэн байхгүй юу. Тэгээд би бас ингээд хүн болгон туслаад байхгүй. Тэгээ одоо 3 энтгийг сурч байгаа гэсэн чинь тэрний нөгөө хоёр нь болохоор бас ингээд арай жоохон үүр заяо. Тэгээ ер нь ингээл хүн хүнээсээ л болдгийм байх гэж би бодсон. Тэгээ бүх хүнд бол би угаасаа туслаач чадахгүй мэн хин ингээд тэгээ сурмаар байгаагаа илэрхийлж байгаа хин ер нь ингээд харилцан дээр дайггүй байна мэн гэдгийг харж байгаа л ер нь заачих юм нэ гэж бодсон. Тэгээ би нөгөө өмнө дадлгууд дээр байдаг байсан тэр хүмүүсийг ер нь бол жоохон ойлгосон. Янз бүрийн ингээд сурагчид ирсээр байгаа тэр нар чинь ингээд бүр ингээд тоохгүй болчихсон тий. Тэгээд үнэхээр ингээд энэ ажилдаа дуртай байгаагаа харуулад ингээд байх юм бол хүн угаасаа зөрүүлэл чамд үзүүлэх юм тий тэгж хандах юм байна гэдгийг би бас ойлгосон. Тэгээд тийм байна. Тэгээд тэр нөгөө нэг айгуу сайн болсон энтхэ гэдэг байгаа шүү дээ тий. Тэрийг би бас өөр тийм групп рүү дагуулж яваал юм одоо өвчнүүдэд нөгөө штейл нь болохдоо имийг бэлдэж тавьж байхдаа бас дагуулж яваал хүн чинь ингээд тийм ажилдаа идэвхтэй байгаа хүн бас ингээ юм заагаад өгчээл гэж угаасаа бодд юм билээ шүү дээ. Тийм. Тэгээд тэр нөгөө 50-таа ичгээдсэн шүү дээ тий. Тэр ингээд цуснадах сахар хэмжих болдог байхгүй юу? Хэмжчихсэн тий тэр ингээ бичээд авцсан. Тэгээд цусны даралт пүүс энэ хэмжүүр болдог байхгүй юу? Нөгөө амин үзүүлэлтүүдийг тэг ингээ хэмжичээ тэнцэн ингээ бичээд орхитсан заяа. Тэг ингээд өөрөө санаачлахаараа асуухгүй. Би одоо энийг яах уу? Систем чивж оруулах уу? Энийг одоо яах юм бол их юм бол гэж юм байхгүй. Тэг нэг л уцаар яриад хүн амьтантай ингээл хов яриад зөсөөд заяа. Бурхан минь. Тэгээ би асуулаа. Чи ингээд эднийг ингээд систем дээр шивж чадах уу гэдгсэн чинь чадахгүй гэсэн байна. Би чамд энийг зааж хүү гэсэн чинь түгэлдэхгүй юу? Би бүр гайхаад заяа. Тэгээ би заа наашир би чамд ингээд заагаад үгүй чи энэ систем дээр ингэж оруулна, тэгэж оруулна гэл тэгсэн заяа. Тэгээд би яг тэр ацубыг харчаад яана би нэг юм ааштай хүмүүсийн үзий яддаг хамт ажилт хүн болчих уу тэгэж бодсон за. За тийм болохгүй байхаас л гэж найдаж байна. За одоо тийм л байна да. За нэг балга ус уугаадах юм. Бүр амар халуун байна заяа өнөөдөр 33 градусайсан. Ийм гоё лимонтой тэгээд ганцтай ус. Зя. Тийм байна. Өнөөдөр дүүрт өдөр байгаа. Одоо 5 дахь хасаа бүтсэн сэнд ажиллаад өдрийн ээлжтэй. Тэгээ нийт өдөр хаалгаанд орно. Тэгээ би ямарсан тасгийнхаа дарагт хэлсэн байгаа. За би ингээд яаралтай хаалгаанд орохоор болсон. Тэгээд 2-7 хоног ямарсан өвчтэй байх юм шиг байна гэд тэгсэн чинь тэг би ингээд яаж байгаа хэлсэн байхгүй юу. Энэ ингээд надад ч гэсэн амар сонь санагдаж байгаа. Би ингээд дөнгөж 8 сарын 1-нд ажил эхэлчихэд ингээд өвчтэйгээ мэдтгэхээр надад ч гэсэн ингээд жоох эвгүй байна ингээд тэгсэн чинь манай тасгийн дээр дарга чи юурээс санаа зовх хэрэггүй эрүүл болсон үедээ л ир гэж хэлсэн заяа. Тэр тасгийн маань дарга үнэхээр гоё ааштай дарга. Тэр тасгийнхаа маань уг нь амар гоё л доо. Даанч тэрнийг авгаал байна юу ядаргаатай авгаа. Уг нь тэр ихч ажлынхаа бүх юмыг амар сайн мэдтгэлтэй. Тийм л энэ да. Тэгээд та нарт асуумаар байгаа зүйлийнхэн бол гоё асуугаарай. Тэгээд би нөө чоолко ургуулж байгаа шүү дээ тий. Тэгэл ингээл байцсан жагаал миний нөгөө юу төвчээр өдөр тасраал энийг яг хайдалчих гал. Тэгээ миний үсч гисэн ер нь бол тайрсан сар шөрнө хөөрхөн жоохон ургахчих гэж би бодоод байгаа. Одоо жоохон тэснэ. Үсээ жоохон ургуулж байгаа. Шолко ч гэсэн ингээ ургуулж байгаа тий. Тэгээд би ингээ сүүл сормос илгэсэн байхгүй гэсэн чинь миний сормосыг энтлийнх нь ингээ жоохон сони эзэм шиг байгаа. Тэгээ миний хоёр нүд нэг юм өөр том жижиг харагдаад байгаа байхгүй юу? Энтэл нэг сон жижиг харагдаад байгаа тийм ээ нүү. Нэг Вьетнам газар хэлсэн дахиж Вьетнам тэр газар хэлэхгүй нэг өөр шинэ өх ирсэн байхгүй юу? Нэг жилийн өмнө хэлж байхад нэг юмхтэй амар гоё ийжсэн. Гэтэ сормос яг л ер нь амар заяа. Яагаад тэгэхээр өглөөний ээлжинд чинь би гэрээд 5:20 гэж гараад 5:30 өнөө цохол болохгүй байхгүй юу? Тэгжиж би ажил дээр 6 цаг 10 минутанд очино. Хэдийгээр ажил 6:30-д эхлэх ч гэсэн тий.
Тэгэхгүй бол дараагийн унааг нь авахаар би ажил дээр 6:40-д очих гээд байгаа байхгүй юу. Тийм болохоор 5:20 гэж гэрээсээ гарах хэрэгтэй. Тийм энэ тулд би өөрийгөө бэлдээд тэгж явахын тулд 4 цаг 40 минут гэж босох хэрэгтэй. Сормостой байхаар бүр үнэхээр цаг хэмндэг заяо. 5 минутанд л нүрэ бодчих ерөөсөө 5 минут баг хүрэхгүй. Тийм сормостой явах уг нь амар их давуу талтай. Ганж сар болгон 60-аас 70 евро. Тэгээд ингээд зарим газар ингээд сони хийчихнэ. За тийм л энэ да. Окей. 2-7 хоногийн туршлага маань ийм байла. Тэгээд та нар надаас асуух юм байвал асуугаарай. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд subscribe дараарай. Instagram бас дагмар санагдсан бол энэгээр дагаж орж ирээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай.